Тэгш хамруулан сургаах боловсрол холимог бүлгийн багш нарыг чадваржуулах бүсчилсэн сургаалт Ховд аймагт болж байна. Боловсрол тэгш хамруулах зарчмыг түгээн дэлгэрүүлэх, тусгай хэрэгцээд хүүхдээ ажилдаг багш нарыг хөгжүүлэх, мэрэгжил арга зүйгээр дэмжих зорилгоор боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны харьяа, насан туршийн боловсролын үндэсний төв, нийслэлийн 63 дугаар тусгай сургууль, Ховд аймгийн насан туршийн боловсролын төвтэй хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтын чиглүүлэгчээр насан туршийн боловсролын үндэсний төвийн мэрэгжилтэн, Батсүрэн тэргүүтээ холбогдох албаны хүмүүс ажиллаж, насан туршдаа суралцсан чиг хандлага, тусгай боловсролын үйлчилгээ, түүний эрх зүйн орчны талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн дүйцэн хөтөлбөр ба хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа, холимог бүлгийн сургалтад эцэг эх олон нийт бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бүлгийн ажил хийж харилцан туршлага солилцож байна. Энэ зам бол өргөн мэдээллийн зам байгаа. Тэгээд өхний мэдээлэл маш хурдтай өөрчлөгдөж хүмүүсийн хэрэгцээ бол маш өсөн нэмэгдэж байгаа учраас насан туршийн боловсролын багш нарыг чадахжуулах, тэдгээрийн сургалтын үйл ажиллагааг дэмжих, нөгөө талаас одоо бидний нэг анхаарал хандуулах ёстой нэг хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу тусгай хэрэгцээтэй иргэдийн боловсролын асуудал байгаа. Энэ нь манай яамнаас тавигдсан хичээлийн жилийн зорилтод тусгагдсан. Нөгөө талаас насан туршийн боловсролын багш нар маань хэвтрийн болон хүн төлбөрийн хүүхдүүдтэй ажиллах чиг үүрэгтэй болж ирсэнтэй холбогдуулан бүх багш нараа энэ чиглэлийн арга зүйд сургах зорилготойгоор бид нар Монголд байдаг цөөхөн сургуулиудын нэг болох 63 дугаар сургуулийн багш нартай хамтран манай төвөөс насан туршийн боловсролын төвөөс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаагаараа илүү онцлог байгаа. Тэгээд энэ сургалтаар багш нар нэгдүгээр онол арга зүйн чиглэлийн сургалтуудыг авж байгаа. Тэгээд яг одоо ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажилладаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургадаг ийм хүмүүс биечлэн дадлага ажил хийлгэж өөрсдийнхөө биеэр одоо тэр сургалтыг туршин үзэж заагдж байгаагаараа илүү онцлогтой, өөрөөр хэлбэл арга зүй суурилсан ийм сургалт болж байгаараа илүү онцлогтой байгаамаа. Монгол Улсын хэмжээнд насан туршийн боловсролын 254 салбар байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Ховд аймгийн насан туршийн боловсролын төв нь иргэдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, дүйцэн хөтөлбөрийн сургалтыг хөгжүүлэх, богино хугацаанд суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор 2013 онд байгуулагдсан. Энэ жил аймгийн хэмжээнд 800-аар хүнд боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Ховд аймгийн хэмжээнд Японы хүүхдийн ивэх сангарын тусламжтайгаар бүх Монголын боловсрол бүх хүүхдийг тэгш хамруулах нь зарчмыг дэмжих гэсэн төсөл ер нь бол хэрэгжиж байгаа. За энэ төсөл хөтөлбөрийн хэмжээнд яг өнөөдрийн сургалттай холбоотой үйл ажиллагаанууд бас хийгдэж одоо явж байгаа. Тэгээд тэр бидний хийгдэж байгаа ажлыг маань улам илүү баталгаажуулсан. За мөн насан туршийн боловсролынхаа хүрээнд насан туршидын боловсролыг хэрхэн яаж үр дүнтэй, үр ашигтай, өргөн хүрээнд хүртээмжтэй явуулах вэ гэдэг талаар энэ сургалтаас бид нар бас их олон зүйлийг сурч мэдлээ. За ер нь бол тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд буюу хуучин бидний хэлж заншснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд одоо боловсролын үйлчилгээг хэрхэн яаж хүргэх вэ гэдэгт тэднийг яаж сургалтанд өргөнөөр хамруулах вэ гэдэгт энэ тэгш хамруулах боловсрол гэдэг нэр томьёо бас шууд хамаарагдаж байгаа юм л да. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна за сургууль завсарсан хүүхдүүд мөн манай дээр сурч ийн. Ер нь Ховд аймгийн насан туршийн боловсрол төвд нийтдээ нэг 50 хүүхэд танхимаар. За Ховд аймгийн хэмжээгээр болохоор 830 гаруй хүүхэд байна. Суралцж байна яг одоогийн байдлаар. Тэгээд эдгээр дотор бол нийтдээ нэг бараг 30 хүртэлх хувийг нь бол тусгай хэрэгцээт хүүхдүүд. Ерөнхийдөө бас суралцсан бэрхшээлтэй хүүхдүүдэд оруулах юм бол 30 хүртэл байгаа. Яг нөгөө нэг бие эртний буюу бусад бэрхшээлтэй хүүхдүүд гэх юм бол нэг 20-50 орчим хувийг эзэлдэг. Тэр хүүхдүүд маань одоо энэ төсөл хөтөлбөр хэрэгжснээр мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөгөө эрхийг хангах тухай хууль гэдэг 2017 онд батлагдсан. Энэ хуулийн хүрээнд тусгай хэрэгцээтэй хүүхдүүд ер нь сургуулийн үйлчилгээнд хамрагдах боломж үнэхээр нээгдсэн байгаа. Манай сургууль дээр одоо элсэлт хамран сургалтууд нэмэгдэж байгаа. Тэгээд энэ ажлыг цаашдаа илүү сайн хэрхэн яаж явуулах вэ? Бусад тусуудад ямар байна гэдгийг бас манай өнөөдрийн сургалтанд бидэнд маш их зааж өгсөн үр дүнтэй сургалт болж байна.
Тэгш хамруулан сургаах боловсрол холимог бүлгийн багш нарыг чадахжуулах бүсчилсэн сургалтын үр дүнд сонсгол хэл яриа хөдөлгөөн, оюуны бэрхшээлтэй хүүхдийг сурган хүмүүжүүлэх, ажлын чанар, багш нарын мэдлэг ур чадвар сайжрах чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо. Энэхүү сургалтын сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.